За орон нутгийн томилол дээр ажиллахад мэдээж одоо макро түвшиндээ буюу улсын их хурл засгийн газрын түвшинд ярьж хэлэх шийдэх асуудлууд байна. За мөн одоо бас яг орон нутаг шийдчих эндээ зөв зохион байгуулалт хийхээр ийм ажлууд байгаа. За үүнийг бол бид одоо бас аймаг орон нутгийн удирдлагуудтай ярилцаж, газар дээр нь хилцэж ярилцаж шийдвэрлээ гэд жишээ нь одоо барилга байгууламжийн дулаан алдагдaltaй холбоотой асуудлыг их ярьж байна. Тэнгүүт бид нар одоо энэ аймагын удирдлагуудтай ярилцаад аймагаас одоо 2 томоохон мэрэгжлийн баг ажлын хэсэг гарч энэ одоо яг өвлийн эд хүйтэй үед энэ одоо сум орон нутагт байгаа энэ сургууль цэцэрлэг эмнэлэг төрийн захиргааны байгууллагын барилгууд одоо дулаан алдагдал нь юунаас үүсэж байна, ямар учир шалтгаан байна, цаашид ямар арга хэмжээ авах уу зэрэг энэ дээр одоо мэрэгжлийн дүгнэлт гарах ийм ажлын хэсгийг бас аймагтаа гэхэд гаргаж байна. За их хурлын дарга бол хөдөөгийн хөгжлийн тухай ярьж байгаа. Тэгээ миний хувьд бол одоо бас энэ асуудлыг онцгойлон ярьдаг. Тэгээ бас их хурлын даргатай энэ талаар бас санал солилцож цаашдаа одоо бодлого гаргаж ажиллана гэж тооцож байгаа. Өнөөдөр хүн амын талан амьдарч байгаа хөдөө орон нутгийн дэд үтц энэ хүмүүсийн сумандаа аймагтай итэ төгтөй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж ээж энд одоо хүмүүс бас доктор сургалтад ажиллаж амьдрах нөхцөл нь бүрднэ. Тэгэхгүй бол хотод хөрөнгө оруулалт их хийгээд хотыг илүү хөгжүүлээд байх тусам хөдөө орон нутгаа хаяад байх юм бол энэ шилжилт хөдөлгөөн энэ одоо хүн амын шилжилт бол одоо буурахгүй юм байна гэдэг нь бол одоо харагдаж байгаа. Тийм учраас энэ хөдөөгийн хөгжлийн асуудлыг бол бас энэ бодлогын төвшин нэлээд сайн ярих юм байна гэж одоо өчигдөр бас их хурлын дарга ярианаас ч тэгж ойлголоо. Ер нь бид ч одоо бас ийм зүйлийг бол ярьж байгаа. Тийм учраас хаврын чуулгыг эхлэхээр энэ хөдөөд хөрөнгө оруулалт хийх, хөдөөг одоо бодлогоор дэмжих энэ төрийн бодлогын тал дээр одоо илүү их бас ажиллах ёстой гэж ингэж харагдаж байна.